Монгол Улсын ерөнхий сайд миний ойлгосноор энэ шинэ үндсэн хуулийн үйлчлэлийн үед хоёр дахь удаага өөртөө ихтгэл үзүүлэх хэсэг асуудлаар санал хураалгаад тэгээд ихтгэл үзүүлээгүй шийдвэр гарсан учраас ерөнхий сайд огцроод өчигдрөөс үүрэг гүйцэтгэгчийн статус руу шилжсэн гэж ойлгож байгаа. Энэ амралтын өдрүүд юм уу, эх 7 хоногт юм уу, намын багварал хуралдаж дараагийн намын дүрм заасны дагуу нэгэнт олон хулсан намаас дараагийн шинэ ерөнхий сайдыг тодруулах энэ процесс явагдах байхаа л гэсэн ийм ерөнхий л мэдээлэлтэй. Таныг бас ерөнхий сайд гэдэг ийм нэр бас яваад байна л та. Гэхдээ би бол хотын иргэдэд хотын төгжрөл агаарын бохирдлыг бууруулах үүрэг хүлээгээд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд бага ахалт сонгуульд ороод мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн хийх ажлууд байгаа. Тийм учраас өчигдөр пижак өмсөд явахаар даргын суудал санаарах чинь хэрэг өнөөдрөөс пижакаас олжлаа өчигдөр төрсөн өдөр гэдэг хүмүүс хоолнд орно гэхээр яаж саарл хувцастай явах уу гэд ингээд явсан чинь тийм буруу ойлголт авах шиг байлаа. Тэгээд би бол урд ажиллал хийж байна. Одоо ярм руу явж байна. Өнөөдөр нөгөө Улаанбаатар хотын авто замын төгжрлийг бууруулах, гэр ороолыг орон сууцчлуулах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хуулийн төслийг их хурлд өчигдөр засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд бүрдэл хангуулчаад тэгээ ярм руугаа явж байна. Таны нэрийг дэвшүүлэхийн процесс юу яах вэ? Тийм болохгүй хоо. Тэгээ санаж баг салгадахад ер нь бол хот дээр хэрэгжих мега төслүүд тийм ээ. Засгийн газрын хуралдаанаар хуулийн төслүүд орж байгаа асуудлууд маань дараагийн засгийн газар дээр ер нь хэр хүлээвдэлтэй байх вэ? За энэ ажлууд ер нь цаашаа тасалбаргүй үргэлж явах ер нь боломжийн хувьд бас хэр байна гэж. Төрийн үйл ажиллагаа залгамжийн чанартай л явах ёстой. Тийм учраас энэ агаар орчны бохирдлын асуудал гэдэг бол нийт Улаанбаатарчуудын хамгийн том тулгымцсан асуудал учраас энэ дээр альч нам бай, альч засгийн газар бай, альч ерөнхий сайд бай. Энэ бодлогыг дэмжих ёстой гэдэг л тийм байр суурьтай байгаа. Хоёрт нь болохоор бид нар яг Улаанбаатар хот дээр хэрэгжүүлж байгаа хэд хэдэн төслүүдээс эхнээсээ хэд хэдэн гараанаасаа гараад эхэлчлээ. Сэлб гараанаас гарчлаа. Туулын хурдны замын 6 дугаар сарын 16-ны өдөр тендер нээгдэнэ. 5 дугаар цахилгаан станцын тендер бас удахгүй нээгдэнэ. Эмээлтийн дулааны цахилгаан станцын тендер бас удахгүй нээгдэнэ. За Таранбайны 2 төслийн техник эдийн засгийн үндэслэл дуусаад байгаль орчны наривчсан үнэлгээ рүүгээ явж байна. Тойрог хурдны замын техник эдийн засгийн үндэслэл дууссан. Зам тээврийн яамны дэрэгдэх эрдэмтдийн зөвлөлөөр ороод тэгээ зам тээврийн хөгжлийн төвөөр батлагдсны дараа бид нар EPC нэмэх нь F буюу тодорхой хэсгийг нь засгийн газрын баталгаатай санхүүжилтийн хэлбэрээр 3 багц суулгаж тендерээ зарлах энэ ажлууд тасралтгүй явж байна. Би яг ярм дээр ямар ажил хийхээр очиж байна гэхээр бид нар тодорхой айл өрхүүдийг хийн түвшин шилжүүлэх, мөн нүүрсийг өөрчлөх энэ ажлын хэсэг өнөөдөр яг төсвөө эзлэх гээд явж байна. Үндэсний хороогоор дэмжигдсэн. Ингээд ажил бол яг тасралтгүй явж байна. Ер нь засгийн газар огцорсон шалтгаан нөхцөлийг та улс төрчийн хувьд юу гэж дүгнэж байна? Мэдээж олон талын мэдээллүүд сошиалд ийм шүүлтүргүй явж байгаа л та. Тэр ер нь энэ төрийн дээр нам гэдэг ийм зүйл бий болцсон юм уу гэсэн ийм эмзэглэл шүүмжлэл хүртлээ. Цаашдаа засгийн газрын засгийн засаглалын хямрал гэдэг юм руу бас орчих үү гэж. Ер нь энэ сая үүссэн нөхцөл байдал дээр та дүгнэж. Яг ер нь засгийн газар докторгүй байх хэрээр гадна талдаа буруу мессежүүд очдог. Ханш, валютын нөөц, төлбөрийн тэнцэл, экспорт, хөрөнгө оруулалт гэдэг ер нь бол засаг огцрохуул тийм сайн зүйл ерөөсөө огтоос биш гэдгийг би хэлье. Нэгэнт улсын хур шийдсэн зүйл дээр би түрүүн хэлсэн. Би комент хэлэх эрх байхгүй. Удахгүй багварлаар дараагийн намын багварлаар дараагийн шинэ ерөнхий сайд удахгүй тодорхой хаа гэж бодож байна. Хурдан төрийн ажил залгамжийн чанартай тасралтгүй явагдасаа гэж үзсэн.